За сайн байцгаана уу? Галпитын өмдний загварчилгааг хамтдаа хийж үзцгээе. За галпитын өмд нь цэрэг цагдаагийн хувьцаанд түлхүү хэрэглэгдэж байсан бол одоо орчин цагт Монгол дээл одоо цамцтай хослуулан өмсөж хэрэглэх болсон байна. За охид бүсгүүчүүд ч гэсэн бас Монгол цамцын дохгуур өмссөн харагдчихжээ. Их хайтайхан харагдчихжээ. За одоо бүгдээрээ хамтдаа галпитын өмдний одоо уртлын бүрдэл хэсгийг, уртлын гуйыг хэрхэн хэсэх талаар хамтдаа үзцгээе. За галпитын өмдний загварчилгаа хийх гэж бидний суур үлгэр болохоор одоо багасгасан хэмжээгээр зурцсан харагдчихжээ. За өмдний маань уртл болон өмдний маань артл. За хамгийн эхлээд бид нэр өмднийхээ уртл дээр одоо загварчилгаагаа гаргаж өгнө. За бэрэг галпитын өмд нь болохоор одоо ерөнхийдөө гуйны хэлбэр дээр бол маш юм биом эзлэхүү өнгөөгч одоо хэлбэртэй үссэн доошогоо барин өмд шүү дээ. Тэгэхээр энэ өмдөн дээр хамгийн түрүүнд бид нар алдчих юун дээр алдаж болох вэ гэдгээ тодорхойлно. Тэгэхээр ерөнхийдөө энэ булчингийн нарийн хэсгээр багдуулах магадaltaй. За тэгээд энэ одоо гуйны одоо энэ галпига маш зүү гаргаад ирэхэд бол ерөнхийдөө энэ өмд бол өөр нэг алдах зүйл байхгүй. За галпитын өмдийг эрзэнтэй хийж болно, бүстэй хийж болно. За өнөөдөр бол бид нар бүстэйгээр нь яаж хийх вэ? Өөрөөр хэлбэл одоо зах залгаж явахаар яаж хийх вэ гэдгийг үзнэ. За бид нар суур биенээс хэмжээ авахдаа, суур үлгэр байгуулах гэдэг биенээс хэмжээ авахдаа одоо бүдүүн шилбэтэй яг энүүгээр орж ирэх хүний одоо бүдүүн шилбэний массыг нь одоо хэмжээг нь ихсгээд авдаг. За энэ нь болохоор зохион бүтээлтэнд ордоггүй шалгах хэмжээнд ордог шүү дээ тий. Тэгэхээр бид нар яг тухайн галпитын өмдийг оёх гэж байгаа хүнийхээ одоо бүдүүн яг энэ шилб, ирээн шилб гэх юм уу? Ирээн шилбнийхний хэмжээг суулгаж агаад массыг ихсгээд авчиж байгаа. За тэгж авсан хэмжээнд дээрээ за хааш нэг сантиметрийн одоо эдлийн цай юу сулын цай өгөөд ерөнхийдөө өвдгөөр бас бүсэлж яг тэр шалгах хэмжээг аавна. За өвдгөөр болон эрээн булчингаар аваад за ингэж авсан хэмжээгээ одоо хэмжээгээрээ энэ хамгийн түрүүнд энэ юугээ нарийсгаж өгнө. Шилбнийхээ хэсгийг нарийсгаж өгнө. За ингэж нарийсгаад орж ирэх гэж үзье. За энэ өмдний чи ерөөсөө л гол нь доошоогоо нарийнх нь дээшээгээ галпи өссөн их одоо сүрлэг өмд штэ. Цэрэг цагдаагийн хүмүүс одоо яг зориулт нь бол цэргийн цагдаагийн хүмүүс их өмсдөг тий. За энэ нарийнхан бүдэг зураасыг та хэд бол харж байгаа. За үүний дараа бид нар галпиг үүсгэн. За галпиг харах юм бол галпи маань ер нь өвдөгнөөс жоохон дээшээ ч юм уу эсвэл яг өвдгөн дээр дэрч төгссөн байгаа. Тэгэхээр бидний өвдөгний шулуун энэ байж байна. За тэгэхээр галпиныхаа хэлбэрийг бид нар өөрсдөө сонирхлоороо гаргана гэсэн үг. За хэдэн удаа засаж зураач гаргаж болно. Гол нь за яг энэ өвдөгний шулуун дээр ирээл одоо хэлбэр нь дуусах ёстой. За би бол одоо ингэсгээд гаргалаа. За тэгвэл өмдний энэ одоо за галпитын хэсэг нь энэ юм байж. За тэртээ тэргүй хүнийхээ тооцоололоор бид нэр суур үлгэрээ бодоод энд танаас хэлсэн. За яг энүүгээрээ л хэсгэгдэнэ. За тэгвэл ийшээгээ одоо өмдний алхам хэсэгт бол ерөөсөө ямар ч загварчилгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ нарийсгаж өгснийгөө суудлал руугаа уусгаал холбоод өгч. Уусгаад холбоод. За өнцөг булангуудыг ойлгомжтой ийм огцом өнцөг булантай юм үүсэхгүй. Тэгэхээр энийг бол одоо хэдэн удаа засаад ингээд зурсан ч болно. Хэлбэрийн за энэ галпинаас нь жоохон хасас хийгээд ингээд зурч. Бид нар хаажлахаас өмнө бол хэлбэрээ бусад одоо юмнуудаа айгүй сайн тооцоолоод хийсэн байхад бол загварчилгаа гэдэг ерөөсөн асуудал байхгүй. За одоо би тод өнгөөр та хэдэд зурж үзүүлье. Өөрөөр хэлбэл миний галпитын өмдний эсгүүр маань ямар болсон бэ гэхээр за одоо эндээс дээшээгээ бол хэмжээнд өөрчлөгдөхгүй бүслэхийн хэмжээтэй энэ дээр би галпи нэмж өгч байгаа.
За өвдөг рүүгээ жоохон нарийнхан болоод шуум руугаа бүр ингээд нарийнсаж орж ирж байгаа. Гэхдээ нөгөө булчингийн масаа ихсгээд солын цагийн 2 дэш 1 см нэмээд авчиж байгаа учраас тэгээ булчингийн мас тэрийг 2-т хуваагаад за тэгэнгүүтээ дахиад 2-ыг нэмээд нэгсэндээ солын цай энтэлтэй ч 1 см энтэлтэй ч 1 см тэ зөвхөн урталтаа заавчлаарай. Хамаа гэж ингээ авчиж. За одоо энийг за одоо энэ улаанаар зурсан маань өөрөөр хэлбэл бидний кальпитын өмдний эсгүүр болж ирж байгаа. Шуумг өвдөг рүү нарийсан хэлбэртэй. За одоо энэ улаан өнгө маань давхцаж орж ирнэ. За энэ дээр давхар олон дан халааг шууд зураад өгч болно тий. За би энэ дээр болохоор дан халааг шууд өөрөөс нь эсгэлттэй зураад өгье. Давхар халаа дангаараа эсгэгтэн. За миний улаан яг ташаа хэсэг маань болохоор за одоо би эсгүүрээ хайчилж авъя. Хамтдаа хайчилцгаая. За би энэ оёдлын ямар ч зайгүй эсгүүр байгаа. За таад оёдлын 1 см нэмээд тавьж эсгэж болно. Би болохоор яг даун дээр тавихтаа оёдлын 1 см тавина гэж тооцоод шууд оёдлын зайгүй үлгэрээ хайчлаад авчиж байгаа. Оёдлын зайгүй үлгэр бол оёдлын зайгүй гэдгийг нь ерөнхийдөө айгуу сайн бичиж тэмдэглэж өгөх ёстой. За кальпитын өмдийг торгоор жоохон тийм битээ давгаар хийвэл илүү их гоё болж өгдөг. Тэгэхээр дауны сонголтоо бас зөв хийгээд тэгээд одоо нөхөртөө хүү нартаа аавдаа ч гэх юм уу ингээ хийж игүүл эрэгтэй хүмүүст их гоё. Гэхдээ сүүлийн үед одоо эмэгтэй хүмүүс бас цамцсан дээр их хүмүүссэн мэлээ. Бас л гоё харагдаж илээ сүрлэг Монгол цамцсан дээр. За ийм болчлаа. За одоо бүгдээрээ энэ одоо уртлаа ашиглаад ардтал дээрээ эсгүүрээ гаргаж